За сайн бацхан бүгдээрээ өнөөдөр болохоор DaVinci Resolve-ийн хичээлүүдийн хамгийн сүүлийн дугаар 5 дахь дугаарыг нь үзье. За тэгэхээр өнөөдөр бол үлдсэн жижиг сажиг юм бүгдийг нь нийлүүлээд тэгээд юу хийн гэхлээр одоо ерөнхийдөө дуу оруулж ирэхтэй background music тэгээ оруулж ирэх, чангалах, суллах тэгээд одоо дундуур нь чангалах, суллах тэгээд өөр чи юу гэдэг вүлээ одоо видео явж ах хавцад зарим хэсэг нь ингээд жоохон хитрхи удаан байгаа болвол одоо тий нэг ярьж байгаа биш тэгээд ерөнхий үйлдэлүүдийг ерөнхий харуулмаар байгаа. Тэгсээр нэ хийж байгаа арай хитрхи удаан байх юм бол нэг юм хурцгах тохиолдол байдаг шүү дээ тий видеоны явцад тэр хурцгадаг хэсэг тэгээд тэр үеэр нь background одоо видео явж байгаа хавцад background артлын хөгжим нь болохоор ингээд чангарч ирдэ шүү дээ тий чангараад жоохон зугаатаагаар тэр үйл явдлыг ингээд харах тийм байдаг. Тэрийг нь өнөөдөр бүгдээрээ үзье. Тэгээ өөр чин жижиг сажиг юу байгаа вэ? Хамгийн сүүлд нь болохоор экспорт мэдээж хийн одоо видеого гаргах тий яаж чанартай видео гаргах вэ? Тэгээд өөр чин юу байдаг лээ? Тэгээд замдаа одоо зарим нэг юмыг санах юм бол бүгдээрээ төгсгөлийнхаа видеонд бүгдийг нь харуулъя. Би бүгдийг нь харуулъя. Өөр чин байдаг лээ. За тэгээ мьюзик чангалах, соллох, хурдсгах би бас нөгөө гар бичмэл оруулж ирэх гэж бодчихсон. Заримдаа одоо ямар нэг юм тооцох хэрэг гаргадаг шүү дээ. Эсвэл ингээд зурах хэрэг гаргадаг. Тийм тохиолдолд яаж хийх вэ? Одоо видеонд яаж оруулж ирэх вэ? DaVinci Resolve дээр гэж бас үзье. Тэгээд тийм background music сонгоход тэгээ ерөнхийдөө хөгжим ингээд янз бүрийн юм ер нь интернетээс татаж оруулж ирэхэд ямар одоо копирайтаас болоод копирайт буюу нөгөө эзэмшигчийн эрх тий тэрнээс болоод ягаад гэхэлэр одоо тэрнээс болоод нэг болвол хэрвээ YouTube видеонууд жишээлбэл хийж байгаа бол хэзээ нэгэн цагт ингээд 4000 цагийн дуусахаараа мөнгө олж эхлэн гэх юм бол хэрвээ копирайт нь одоо мөнгө олж болохгүй тохиолдол байсан бол жишээлбэл тэр нь юу ачна копирайтаас болоод тэр хүнлөөний явна тий зөвхөн background бүх видеог нь өөрөө хийсэн доторх энэ халт одоо контентыг нь өөрөө хийсэн байсан ч гэсэн music нь одоо жишээлбэл гэрчлэгээ нь буруу байсан бол тэр мөнгө нь одоо чамд орж ирэхгүй харин тэр хөгжим хийсэн үнэлэг орж авах гэх мэтлэн тиймэрхүү юм байгаа. Тийм учраас тэр артлынхан хөгжмийг маш сайн сонгох хэрэгтэй. Одоо тий өөртөө ямар нэгэн тийм халахгүй юм сонгох хэрэгтэй. Тэгээ тэр хөгжмөө болохоор хаанаас сонгох вэ? Гэх мэтлэн юм жижиг сажиг юмнуудыг өнөөдөр үзье. За тэгээд эхлээд болохоор би юунаас эхлэе? Видеого яаж хурцсах вэ? Тэгээ удаашрах вэ? Видеоны явцад тий гэж үзье. Тэгээ би яг хуучныхаа энэ видео одоо энийг устгах юм. Одоо энийг бүгдээр харчихсан шүү дээ тий. Тэгээд видеоны явцад одоо надад бол энэ нөгөө зааж байгаа хичээл дээр бол энэ ижлэгэн видеон дээр л үзүүлчихье. Яагаад гэхэлэр одоо би яг тийм видео хийгээд одоо тэрийг хийхэд бол би заавал тийм видео хийгээд тэгээд тэрэн дээр айгүй их цаг авах гэдэг учраас ерөнхийдөө ялгаа авахгүй одоо хурцгах хэсгийг ингээд тавиад тэгээд та нарт харуулъя яаж хийдэг гэдгийг. Тэгээ өнөөдөр өчигдөр би нөгөө Монголоос арт авсан. Тэгээд хүлээж авсан. Тэгээд арт зурж байна. За тэгээд дараагийнхаа хичээлэг. За тэгээд дараагийнхаа юугаар вэ? За одоо тэгэхээр энэ highlight хийгээд за тэгэхээр хамгийн түрүүнд одоо юу яаж байгаа бол одоо нэг хэсэгт нь ингээд видеог хурцсах байгаа бол зөвхөн видеог нь хурцгана гэж байхгүй тий. Заавал дуутайгаа цугтаа явах хэрэгтэй. Цугтаа ингэж хурцгах хэрэгтэй. Хэрвээ зөвхөн видео юм уу эсвэл дуу хоёроо нэгээр нь сонгож байгаа юм бол тэр чинь зөвхөн тэр хэсэгтээ хурцсаад тэгээд нөгөө видео хэсгээр хурцсаж чадахгүй. Тийм учраас заавал энэ link clip гэдэг байгаа. Одоо баруун маусныхаа баруун дээр дараад тэгээ link clip
гэж таарна. Тэнгүүд ерөнхийдөө энэ видео, аудио хоёр нь болохоор хоорондоо холбогдож байгаа гэсэн үг. Тэгтээ бас болгоомжтой бас байх хэрэгтэй. Бүгдээрээ харцгаая. Тэгээд real-time controls гэдэг дээр дарна. Тэгэнгүүт ерөнхийдөө энэ нэг одоо нэг юм катлчихсан одоо нэг юм видеог хурцглаа гэж бодоход зөвхөн энэ дээр дараад хурцыг нь өөрчилж болно. Одоо энэ дээр тэдэн хувиар одоо би өөрчлөмөр байна. Эсвэл бүр удаан болгомоор байна гэж хурдыг нь өөрчилж болно. Тэгтээ болвол тэгдэггүй те. Бид нар одоо ингээд нэг видео хийжлаа гэж бодоход нэг юм л ороод за энэ үйлдэлийг нь болохоор хурцгаад яг тэгэхээр тэр нь жоо уйдгартай байгаа болохоор тэгээ хурдан үзэгчдэдтэй үзүүлээ гэж байгаа бол видеоны явцад байдаг те. Тэр чигээрээ байдаггүй. Тэгээ бусдыг нь болохоор би дуу муутай зүгээр ингээд сонсгомоор байгаа. Тэгэнгүүт яах ёстой вэ гэхлээр энэ speed point гэж даардаг. Speed point. Тэгэнгүүт миний нөгөө видео ч болохоор одоо энэ нэг юм холдуулангууд яг энэ нэг юм байжгаад энэ нэг юм байж байгаа. Тэгээд энэ хоёр талдаа ийм хурдыг нь өөрчилдөг. Одоо энэ дээр би жишээлбэл хурдыг нь өөрчлөлөө гэхэд зөвхөн энэ цаг хүртэл хурд нь өөрчлөгдөнө. Энэ талд нь өөрчлөлөө гэж бодоход зөвхөн энэ цэгээс энэ хайчилсан хүртэл хурд нь өөрчлөгдөнө юм байна. Тэгэхээр хэрвээ хурдыг нь видеон дээр бүх видеон дээр зэрэг байх гэж байгаа бол мэдээж бүгдийг нь зэрэг хайчилсан газруудаа ч гэсэн зэрэг select юм те тэр нь бол боломжтой байх гэж бодож байна. Одоо тэгэхээр саяын нөгөө нэг баруун маус дээр дараад би энэ speed point тийм энэ дээр нь очиод одоо энэ нэг юм дээр нь очиод add speed point гэж байгаа шүү дээ. Энэ нь болохоор одоо энэ тоглуулагч нь хаана байна? Тэр газар нь speed point нь тавьдаг байгаа. Одоо би жишээлбэл шууд одоо энд speed point гэж юм бол миний speed нь ингээ хуваагдчихна. Яг миний тоглуулагч байгаа газар нь speed point нь нэмэгдэнэ. Тэгэхээр ерөнхийдөө өөрөө ингээд нэлээд сайн удирдах боломжтой. Одоо тэр цэгээс тэр цэгийн хооронд би хурдыг нэгсмээр байна гэж ингэж байж байгаа. За энийг болохоор би түртэ буцаач яагаад гэхээр жоохон ахиухан шиг газар авчаад speed point нэмий. Тэгээ хаан ч одоо очиод дарж болно. Тэгээ энэ дээр дарсан ч болно. Add speed point гэчгээр яг миний тоглуулагч байгаа газар нь speed point нэмэгдэнэ. За тэгэнгүүт одоо ингээ ерөнхийдөө 3 хэсэгт хуваачглаа. Одоо энэ дээр нь хурж ирэнгүүтээ би энэ юу яадаг санагдаад байна. Энэ дээр нь дарчгаар зөвхөн видео нь хурцдаг санагдаж байна. Тэгээд би нэг өөр арга олсон энэ дээр. За одоо би та нарт харуулъя. Зөвхөн би одоо видеон дээр очиод дарчингуу зөвхөн видео нь хурцсаад тэс хэсэгтээ хурцсаад тэгээд аудио зэрэг явдггүй санагч байна. Тэгэхээр би та нарт нэг арга зааж байна. Та нар харж байна уу? Одоо энэ нөгөө нэг 200%-аар хурцгацсан чинь дуу нь өөрчлөгдөхгүй. Одоо бүгдээр ингээ харцгаая. Функцийг нь болохоор яаж яадаг вэ? Функц гэдэг нь болохоор нэг юм функц гэж тодорхойлдог. Тэгээд дотор нь нэг код. Тэгээд нэрнийх нь тусламжтайгаар тэр одоо функцийн нэрний тусламжтайгаар тэр доторх кодыг нь болохоор олоод ашиглаж байна. Видео нь болохоор хуцтай ирнэ. Дуу нь болохоор зүгээр хагаад байгаа зү тэ. Тэгэнгүүт би одоо энийг буцаана. Одоо ерөнхийдөө энэ дээр очиод буцаана. Тэгээд энэ хэвээрээ байжгаад speed change дээр дараад тэгээд ингээд явна. Тэгээд би одоо энэ нэг юм эргүүлэх байхгүй юу? Одоо зүгээр маусаар очиод ингээд нэг ураараа дараа тэгээ ингээд эргүүлэх юм. Эсвэл энэ дээр очиод нөгөө хуучин бүгдээр нөгөө хийдэг шгэ тэ тэр дээр хийдэг шгэ ингэж нэмж болно. Тэгэнгүүт одоо зөвхөн энэ хэсгийн хурд нь нэмэгдчихэж жаад зөвхөн энэ одоо хэсгийн хурд нь ингээд нэмэгдчихэж байгаа. Тэгээд ингээд одоо зэрэг явж байгаа та нар харж байна те. Одоо энэ дээр айгу тод харагдаж байна. Та миний нөгөө видео энд явж байгаа юм ба шүү дээ. Энэ хартаа юу яатсан байна. Одоо нөгөө эффектүүд нь хэрэггүй байгаа юм чи шиг видеого авчиж. Би энэ дандаа өөрийнхөө видеог дандаа мартчихад байдаг байхгүй хаашаага тавихаа гэдгээ. Өмнө нь энийг хэрэглэх шаардлага гараагүй те. Тэгэхээр за одоо дахиад одоо хэлье. Одоо энэ нэг юм дээр очиод энэ нэг одоо энэ 3 хуваагдсан байгаа. Тэр хүртэл үтсэн. Тэгчээд ерөнхийдөө энэ хэсэгтээ энэ нэг юмыг ингээд яхаар зөвхөн тэр хэсэгтээ хурд нь зэрэг нэмэгдэг байгаа. Аудио болон видео нь хоёулаа.
Тэгээд бусад хэсэгт нь та нар харж байна. Энэ дээр 155% болчихсон байна. Энэ дээр 100%, энэ дээр 100%. Тэгэхээр эдгээр нь болохоор нормал урттай байгаа. Тэгээ гол хэсэгт нь одоо функцийг нь болохоор яаж гэдэг гэхээр функц гэдэг нь болохоор нэг юм функц гэж тодорхойлдог. Тэгээд дотор нэг код гэсэн. Тэгээд нэрнийхэн тусламжлалаар тэр одоо функцийн нэрний тусламжлалаар тэрийг доторх кодыг нь болохоор олоод ашиглаж болох гэсэн. Тэгэхээр одоо би энэ дээр ингээд яасан байна. Ингээд монгол хэлээр багтсан байна. Функцийг бол заавал гэсэн англи үг байгаа. Тэгээд энэ нь болохоор Python дээр юу чиглэлдэг гэхээр def гэж бичдэг. Тэгэхээр энэ функцийг одоо энэ нэртэй функцийг тодорхойлж байна гэсэн үг. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө ингээд яачлаа. За тэгээ нэг анхаарах юм нь болохоор одоо нөгөө энэ миний тоглоулагч байгаа одоо хуваасан хэсэгт нь миний хурд нэмэгдэнэ. Миний тоглоулагч өмнө энэ хэсэгт хуваасан хэсэгт нь хурд нэмэгдсэн. Яг тэгэхээр миний тоглоулагч энд байсан болохоор одоо энэ завсар байсан болохоор хэрвээ энд тавьсан бол бүгдээр харъя. Одоо энийг эргүүлээ те. Тэгэх юм бол хурд нь 108% болсон байна. Тэ? Ерөнхийдөө тоглоулагч нь яг тэр хурцсах байгаа хэсэгтээ юу явах хэвээр. За одоо энэ хэсэгт бол хурдыг нь ихсгэх шаардлагагүй учраас би ингэчээ. 2 дарчээ те. Тэгэнгүүт 100% буцаад оччихно. За тэгээд энэ хэсэгт нь ингээд юу яатсан байгаа. За одоо ингэж гадаа. Энэ видеонд нь одоо энэ хэсэгт нь болохоор ярьж байгаа юм нэг чухал биш байсан байлаа гэж бодъё. Гэхдээ нөгөө нэг ингээ гүйж хахад ингээд артталт нь жоохон ярьж байгаа нь хурдан сонсогдоод байдаг шүү дээ тий. Тэрийг нь яаж хийх вэ гэхлээр одоо энэ аудио болгонд энэ нэг цагаан зураас байгаа. Бүдгэн цагаан зураас. Та нар сайн харах юм бол хэрвээ та нар DaVinci Resolve онгойлгосон байх юм бол онгойлгосон байж байгаа юм бол та нар энэ аудио энэ гол шугам бол ерөнхийдөө ингээд хэлбэлцлээ одоо дууныхын хэлбэлцлийг нь харуулж байгаа. Тэгээд энэ хоёр дахь нэг юм цагаан шугам байгаа. Тэгээд тэрэн дээр нь ингээ маус аваачих юм бол дээшээгээ доошоо гарсан юм юунод байна. Сумнууд байна. Та нар харж байна уу? Тийм харагдаж байна тийм. Сумнууд байгаа. Тэгээд тэр сумнууд дээр нь очих юм бол очоод юун дээр болохоор MacBook дээр болохоор ерөнхийдөө option дээр дардаг байгаа. Option дээр дарчаад тэгээд энэ сум гарч ирсэн багт нь би маузаар ганц дарчна. Тэгэнгүүт энэ улаан цаг гараад ирнэ тий. Тэгээд би надад хоёр дахь хэрэгтэй. Ерөнхийдөө ингээд энэ зайн болохоор одоо би хурдыг дууг нараа намсах гэдэг байгаа байхгүй яг тэгэхээр ингээд тийм мэдээд хурцсан байгаа учраас тэгээд энэ дээр нь очиод дахиад ийм 2 цаг өгчнө. За тэгэхээр Mac дээр болохоор option юм байна. Option тэгээд маус дээр клик хийн. Тэгжээж энэ цэгийг нь гаргана. Windows дээр болохоор Alt дээр дараад тэгээ клик одоо маусаа дарах юм биш үү. Тэгтээ хэрвээ тэр нь болохгүй байх юм бол дахиад юунаас ChatGPT-гээс ч юм уу тий скриншот хийж байгаад асууж байгаа би нэг видеоныхын хавцад аудионыхын хавцад чангал цоллмаар байна гэдэг. Тэгээд тэгэнгүүт одоо энэ гол дээр нь очиод одоо энэ гол дээрээ дахиж очиод дахиад энэ нэг дэшээ доошоо харсан сум биш үү тий тэрэн дээр нь очино. Тэгээ энэ яг суулж харагдахгүй юм. Ани юм байна хардаа. Нөгөө хурдыг нь эхлээд багасгах гэсэн чинь яага болохгүйсэн бэ гэхлээр энийг энэ дээр хурж очиад буцаагаадгая. Бүгдийг нь буцаагаадгая. Тэгээд эхлээд хурдыг нь штэ. Эзлэн болгоод юу яах хэвээр байна. Одоо видеон дээр очиод хурдыг нь эхлээд 100% болгочих юм байна. Тэгээд эхлээд дуугаа өөрчлөөд тэгээ бүгдээрээ харж үзье. Болохгүй. За нэг буцаач.
За тэгэхээр ерөнхийдөө нэг цэгээс нөгөө цэгийн хооронд би одоо энэ дээр хурж ирэнгүүтээ цэг дараад тэгээд нэг энэ орчим дахиад энэ би юу яах гэсэн шүү дээ. Одоо болж байна те. Тэгэхээр ингэдэм байх шүү. Одоо ерөөсөө анх нөгөө хурдны цэг юу яхаас өмнө одоо тэр хэсэгт нь хурцах гэж байгаа бол хамгийн түрүүнд дууг нь явуулт юм байна. Хамгийн түрүүнд дууг нь намсгаад энийг бүр тэг болгож болно. Та нар ингээд харах юм бол бүр ингээд бараг шахуу тэг болгож болно. Одоо бүр доош явах юм бол бүр тэг болчихж байгаа. Тэгээ ерөнхийдөө за баг зэргийн тавьчаа гэж бодоход нэг иймэрхүү тавьчаад тэгээ одоо энэ одоо байгаа газараа болохоор би хурдаа ихсэж байгаа. Тэгэнгүүт энэ нөгөө хувин дээрээ дараад add speed point тэгээ нөгөө талтаа очиод одоо хаана тавихад та нар өөрсдөө шийдэж штэ тэ аль нь дээр байна. Add speed point одоо хурдны цэг тавьж байгаа гэж өөрчилж очиулах юм бол тэгэнгүүтээ энэ нөгөө нэг тоглуулагч болохоор энэ дээр голд нь авчирна. Одоо хурдаа ихсэж байгаа газараа авчирна. Тэгэнгүүтээ ингээд ихсэж чинь. Энэ нөгөө юу байгааг байна. Хар та өмнөх нөгөө нэг би U2 юу гэдэг лээ. Аудио видео хоёулангийн холбоог байна. Би нөгөө бүх юма одоо ингээд та нар харангуут link clips гэдэг нь ингээд зүгээд дарсан. Тэгэхээр нөгөө нэг нийлүүлчихсэн байгаа. Тэгээ одоо хурдаа ихсгээд үзэх юм бол зэрэг явах хэрэгтэй. Тий. Энэ хоёрыг нь заавал холбогдож зэрэг хурд нь ингэж нэмэгддэг байгаа. Тэгэнгүүт нөгөө энэ хартаа тэгэнгүүт нөгөө дуу нь болохоор буцчихсан юм шүү дээ. За. Тэгэхээр энэ функцийг нь болохоор яаж хийдэг вэ? Функц гэдэг нь болохоор нэг юм функц гэж тэгээд ямар ч одоо янз бүрийн код гэж болно шүү дээ. Тэгэхээр энэ функцийг нь болохоор яаж хийдэг вэ? Функц гэдэг нь болохоор нэг юм функц гэж тодорхойлдог. Тэгээд дотор нэг код. Тэгээд нэг юм гэсэн чинь тэр одоо функц тэгээд энэ нь болохоор Python дээр гэж хэлдэг. Тэгэхээр def гэж бичдэг. Тэгэхээр энэ функцийг одоо энэ нэртэй функцийг тодорхойлж байна гэсэн. Тэгээд энэ хаалтаа онгойлгож хаагаад тэгээд хоёр тодорхойлох цэг тавьдаг. Тэгээд шууд enter дарчингууд одоо юу чинь одоо тэр маус чинь те курсор чинь болохоор шууд нөгөө ингээд уртлаас зааваад ингээд өөрөө юу ачдаг. Тэгээд энийг нь болохоор урагшаа болгож болохгүй те яг би өнөөдөр жоохон нөгөө эксперимент хийсэн. Одоо туршилт хийсэн байхгүй энэ дээр. Яасан гэхэлэр би хуучин оруулж байхдаа болохоор ерөнхийдөө нэг удаа оруулж исэн. Нэг удаа видео нь болохоор тийм байгаа. Тэгээд тэрэн дээр болохоор яасан гэхэлэр ерөнхийдөө тэр хэсэгт нь би ярихгүй юм хийжсэн. Тэгээд тэрийг нь болохоор ингээд хурдан гүйлгээд одоо ерөнхийдөө юу хийж байгааг гүйлгээд харуулахын тулд ингээд явцад нь болохоор видеогоо хурцгаж байсан байгаа. Тэгээд тэр үед нь нөгөө ингээд ярихгүй байгаа болохоор ерөнхийдөө окей шүү дээ тий. Ингээд дуутай иймэрхүү асуудал гараагүй. Тэгсэн чинь юу яадан байна? Би тэр үед болохоор одоо тэртээ тэргүй дуугүй байгаа. Тэр хэсэгтээ тэгээд тэнгүүтээ юу хоёр нь аудио видео хоёр нь хоёулаа хурцсангуудаа тэгээд артталт нь би background music байсан. Тэнгүүд background music тэр хэсэгтээ ингээд чангалсан. Одоо доор нь одоо нэг music орж ирнэ гэсэн үг. Тэнгүүдээ тэр background music нь би чангалаад тэгээд юу яасан? Одоо чангалаад тэр хэсэгт нь чангалаад тэгэнгүүт дуугүй тэгээд үйл явдал нь хурдан харагдаад тэгээд жоохон зугаатай хөгжим арталт нь гоё ингээд темптэй хөгжим яваад тэгхийн болол нөгөө хийж байгаа юм байна анхаарахад илүү жоохон зугаатай тий. Тэгээд тэгчээсэн. Тэгээд нөгөө дууг нь ингэж багасгаж байгаагүй болохоор өнөөдөр болохоор ерөнхийдөө туршилт болчихлоо. Тэгээд тэгэхээр ерөнхийдөө та нар хэрвээ ингэж дууг нь багасгах шаардлага гарах юм бол ерөнхийдөө юу яах юм бэ?
За тэр зэгээс тэр зэг хүртэл ингэж юу яаж үзчихэд одоо ингэж хурцгаж үзчихэд тэгээд энэ хоёр дахь зэг нь хаана орчин байна. Тэр хүртэл нь анханасаа зүгээр дуугийн суллаа тавьчих юм байна. Тэгэнгүүтээ араас нь яг тэгэхээр энэ цэг чи одоо яг секундээр л очиж зоочоод байгаа юм байна л да. Тэгэхээр секунд юм уу минут цагаараа тий тэгэж аваачаад ингээд тавьчаад байгаа юм байна. Тэгэхээр нөгөө хурцсан удаашарсан хамаахгүй. Тэгэхээр нөгөө ингэж хурдыг нь хурдлсан байна. Одоо өссөн хэмжээнд аваачиж хурдлсан байна. Энэ хоёр дахь цэг нь хаана байна гэд тэгээ бүгдийг нь буцааж агаад тэр одоо цэгт нь болохоор дууг нь намсгаж ачаад би энэ болохоор яг намсж штэ. Дууг нь намсгаж орхичоод тэгээд дараа нь болохоор юу яах юм бэ? Дараа нь энэ хурцгах юм тэр хоорондоо ингэж хийх юм байна. Одоо жишээлбэл ерөнхийдөө зарим үйлдэл харуулж байхад бол 200% таа бол хангалттай харагдсан. Гэхдээ хэр удаан та нар өөрсдөө метр хэмжээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр юу яаж болт юм болов гэж бодчихлаа. Энээс илүү бага одоо харагдахгүй байгаа болохоос биш хурд дууг нь намсгаж гэнэ үү гэдгийг нь шалгамаар санагчлаа. Ямар ч одоо янз бүрийн код гэж байна. Одоо энэ дээр дуун багсж байна хараа. Пункт нь болохоор яаж гэдэг вэ? Пункт гэдэг нь болохоор нэг юм пункт гэж Дуу нь бол багсж байгаа юм байна шүү дээ. тэгээд энэ нь болохоор гадна дээр бүжиглэх clear diff гэж бичдэг. Тэгэхээр энэ функцийг Дуу нь бол багсж байгаа юм байна. Зүгээр бидний нүдэнд харагдахгүй байгаа юм байна. Энэ айгуу чухал юм биш үү? Зүгээр нүдэнд харагдахгүй байгаа юм байна. Тэгэхээр нөгөө нэг энэ түрүүний миний хэлсэн нөгөө чангалах суллах гэдэг. Одоо дуун чангараад гараад ирнэ. одоо тэр маус чинь тий курсор чинь болохоор шууд нөгөө ингээд За бүгдээрээ шинэ нэм илрүүллээ. За ерөнхийдөө одоо жирийн нөгөө хурдтай видео шиг болохоор энэ цэгнүүд нь юу ахгүй юм байна. Одоо нэг энэ цэгнүүд нь болохоор зүгээр дунд багсаж харагдахгүй байгаа юм байна. Энэ диаграм гэдэг юм уу тэрэн дээр. Тэгэхээр одоо энэ дээр нь очиод би одоо энэ цэг дээр очингуудаа энийг буцаад арилгах дуун дээр нь очиод нөгөө өмнөх юун дээр ингэчж болж байна. Болж байна те. Энэ бас адилхан keyframe юм байна л да. Тэгээд дараагийн keyframe, энтлийнхэн keyframe-ыг өөрчлөх гээд байгаа шүү дээ. Тэгээд тийшээ аваачих гээд байгаа. Тэгэхээр болж байна уу юу бүгдээр харъя. Би энэ дээр дарчихлаа. Дахиад keyframe дээр очингуудаа энэ дээр дарчингууд болчихж байгаа байхгүй юу? Энэ яг нөгөө цэг дээр очиод дарахгүй л. За энэ байхгүй болчлаа те. Тэгэнгүүт би яг энэ хэсэгт л дуугийн суллах гээд байгаа. Тэгэхээр энэ дээр очиод option click гэдээ дарчна. Тэгэнгүүт одоо би тэр хэсэгт дуугийн салцсан. Энэ дээр дуугийн хангалах юм байна. Энэ дээр хэд байсан энэ тал дээр хэд байна. Харъя 2.3 байна те. Энэ дээр бас 2.3 байх шиг байна. За тэгээ ерөнхийдөө ингээд дуугийн сулчиж болох юм байна. Төрөө шалгаагүй юм л да. яаж гэдэг вэ? Пункт гэдэг нь болохоор нэг юм Одоо айгуу сул сонсогдож байна. Тийм тэгээд жангуулгаад. функцийг одоо ийм нэртэй функцийг тодорхойлж байна гэсэн үг. Тэгээд За тэгэхээр магадгүй би жоохон ингэж бодилсан болохоор та нарт хэрэгтэй байж магадгүй дараа нөгөө нэг энэ ямар нэг юмныхан байрлал нь наан цаана орох нь бас ингээд дараа нь юм одоо нэг иймэрхүү хичээл хийснээр дараа жоохон бодлох гэдэг юм лээ. Тэгээд магадгүй бүгдээрээ би бодилсан бүгдээрэнд нь хэрэгтэй байж магадгүй. Тийм учраас би энийг болохоор нэг кад хийхгүйгээр оруулчих гэж бодож байна. Хэдэн минут болсон байна. Нилээд минут болсон байна. Гэхдээ ерөнхийдөө энэ хэдэн минут нь болохоор дараа нь их юм хэмнэх баг. Тэгээ би дараа нь background music оруулангуудаа тэр хэсэгт нь дуугийн чангалаад бүгдээрээ та нарт харуулъя заяа. Тэгээ энэ дээр одоо би жоохон хурдыг нь ихсгэжээ. Одоо энэ дээр хурж ирэнгүүтээ би одоо баруун дээр дарангуут энэ link clips гэдэг нь хийсэн байгаа тийм. Тэгээ видеон дээр очиод энэ нөгөө change speed гэж байгаа шүү дээ тийм. Энэ дээр жоохон хурдхан болгочих.
Ингээ болгочихъя. Тэнгүүд миний бас нөгөө нэг энэ keyframe-ууд нь өөрчлөгдөд эхэллээ. Тэнгүүд дуун дээр очиод одоо дараагийнхаа keyframe дээр очиод дараагийнхын keyframe дээр очиод бүгдийг нь харлахчаад тэгээ одоо энэ үсэг хүртэл чангасан. Юу яасан баг учраас ингээд энэ дээр 2.3 орчим байсан. За 2.5 жоохон өмнөхөөсөө чүүч хангад гэхдээ нэг анзаарахгүй. За ингээд тавьчих. За тэгэхээр тэгээд би дараа нь нөгөө дуу оруулж байгаа тий. За тэгээд одоо болохоор энэ хурдыг нөөцлөх шаардлага болсон. Дахиад маусныхаа баруун тал дээр дангуудаа retime controls гэдгээ болох хэрэгтэй. Тэгэнгүүт тэр чигээрээ болчихлоо. Одоо болохоор яг л нөгөө хийсэн юмнууд пункт гэдэг нь болохоор яаж гэдэг вэ? Пункт гэдэг нь болохоор тий болж байна тий. Бүх юм бидний одоо менюснээр боллоо. За тэгэхээр одоо ингээ хурцсахчингууд мэдээж заалж байгаа. Хурцсангууд мэдээж нөгөө нэг цаг нь ингээ шахагдаад бүгдээр юу ачхна. Нэг тал руугаа ингээд шахагдчихж байгаа. Тэгэнгүүт нь энэ хоёрыг мэдээж холбоно тий. Тэгэнгүүт бүгдээр харъя. Одоо энэ бол зүгээр л видеоны. тэгэхээр ингээд ингээд байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор одоо гар утасныхаа юм уу компьютерийнхаа ямар нэгэн аппликейшн дээр одоо жишээлбэл notes байж болно тий. Одоо утсан дээр янз бүрийн ямар нэгэн төснүүд оруулж ирмээр байна шүү дээ тий. Тэгэх юм бол утасныхын нотон дээр ингээ гараараа биччихэд гараараа бичих гэдэг дээр нь гараараа биччихгээд ингээд янз бүрийн төрс биччихгээд тэгээд тэрийг хадгалаад тэгээд компьютер руугаа оруулаад ирнэ. Зураг хэлбэрээр PDF хэлбэрээр юм уу эсвэл JPEG одоо зураг хэлбэрээр оруулаад ирнэ. Тэгээд тэр оруулсан зураг болохоор DaVinci Resolve дээр одоо жишээлбэл downloads дээр хадгалсан байлаа гэж бодоход downloads-аас import гээд тэр зураг оруулаад ирнэ гэсэн үг. Жишээлбэл би одоо энд нэг зураг PDF хэлбэртэйгээр хадгалсан. Одоо зураг хэлбэртэйгээр хадгалсан байсан байна. PDF хэлбэртэйгээр хадгалчихсан байсан байна. Тэрийг ингээд оруулаад ирье. Тэгээ тэр PDF хийсэн файл нь болохоор нөгөө нэг PDF хэлбэртэйгээр оруулж ирж болохгүй байсан байна л да. Заавал зураг хэлбэртэйгээр оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр би нөгөө нэг тэрийг зураг хэлбэртэй болгосон байгаа. PDF-ийг интернетийн ямар нэгэн хэрэгслийг ашиглаад тэгээд зураг хэлбэртэй болгосон байгаа. Тэгэнгүүт нь энэ дээр оруулаад ирж болно. За тэгэхээр ингээд picture одоо зураг болохоор ингээ оруулаад ирж байгаа тий. Тэгэнгүүт одоо бүгдээр татаж авчраад тэгээд энэ видеоныхан дээр нь авчаад тавьчихна. Тэгэнгүүт мэдээж видеоныхан дээдлэлд тавьсан байгаа учраас мэдээж видеогоо тэр хэсэгтээ дарна. Тэгээ хэдэн секунд үргэлжилж байгаа уртыг нь болохоор та нар ингээд тодорхойлно тий. Тэр хэр урт одоо ямар нэг юм үзүүлэх гээд байгаа гэдэг ингэж тодорхойлох байгаа. Тэгэнгүүтээ одоо энэ цагаан background нь надад саад болоод байна. Тэгээд ерөнхийдөө энэ зургийг болохоор хар өнгөтэй зураг оруулаад ирлээ. Та нар хэрвээ утсан дээр ингээд нөгөө зургаа ингээд зурж байгаа бол өнгийг нь сонгох боломж байгаа. Тэгэхээр анханасаа өнгийг нь тодорхойлж бол илүү одоо энэ дээр ингээд ажиллаж байснаас илүү баг. Тэгээ одоохондоо болохоор би хар дэвсгэр дээр хар зураг оруулаад ирлээ. Тэгэхээр жоохон тохиромжгүй. Тэгтээ яг хуу. Тэгээ энэ дээр одоо ингээд янз бүрийн өөрчлөлттэй энэ composite гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр очиод өнгүүдийг нь одоо color гэх өнгөт ингээд бүр байхгүй болчлоо. Color burn гэчгээр зөвхөн background-ыг бүгдийг байхгүй болгоод
тэгээд байгаа зургийг нь болохоор гаргаад ирлээ тий. Тэгэнгүүт одоо би энийг ингээд авчираад ийм цайвар юун дээр тавьчингууд background дээр тавьчингууд ерөнхийдөө миний хүссэн одоо ингээд ямар нэг юм их тойруулаад зурж байгаа бол тий. Одоо жишээлбэл миний ингээд тойруулж байгаа бол ингээд тавьчлаа тий. Тэгээ ингээд буцангууд за миний царай. За энэ чинь юу юм бэ? Энийг буцаач. Тэгээд одоо жишээлбэл энэ гарыг ингээд тайлбарлаж байгаа л гэхдээ энэ миний царайг дараад. За тэгээд ямар нэг юм ингээд эсвэл энэ ч юу лээ. Тий. За ерөнхийдөө ингэж зураг оруулж ирэх байгаа. Хэрвээ ямар нэгэн өөрийнхөө зурсан эсвэл ямар нэгэн тий ямар нэг юм ингэж оруулж ирэх гэж байгаа бол тэгээ энэ дээр нь ингээд сонгочиж болно. Тэгээ энэ opacity нөлөөлөг үстэй тий opacity нөлөөлөг. За энийг нь болохоор хуурчин харан тавьчих. За тэгээ ингэж зураг оруулж ирэх хэрэгтэй байгаа шүү. Тэгээд энэ нь болохоор PDF-ээр орж ирэхгүй юм байлаа. Юугаар PNG, JPEG-гээр бас болох байх. Тэгээд ерөнхийдөө интернетэд болохоор нөгөө юу байгаа шүү дээ тий. PDF converter гэж байгаа. To JPEG гэдэг ч юм уу тий. To PNG ч юм уу. Зураг хэлбэртэйгээр тэнгуут аль нь байна. Одоо энэ лөө оронгуудаа тэгээ би та нарт харуулъя. Одоо энэ лөө оронгуудаа одоо энэ дээр апплод хийгээд тий. Энэ дээр болохоор би түрүүний оруулж ирсэн зураг анх оруулж ирэхдээ бол би PDF-тэйгээр хадгалсан байсан. Тэгээ энэ дээр энийг PNG хэлбэртэй болгож байгаа. Тэгээд энийг PNG-гээ JPEG-гээ болж байна тий гэх мэтлэн. Тэгээ энийг даунлоад хийчихнэ. VR process document. Тэгээ ер нь тэгээ ерөнхийдөө бол их хвчлэн бүртгүүлдэг. Тэгээд энэ сайтыг болохоор би анх удаа хэрэглэж байгаа болохоор юу яачих шиг байна. За болоо. PDF to JPEG PNG converter. PDF expert. За тэгээ ер нь хамгийн зүгээр нь энэ I love PDF л байт юм да. Сардаач билүү ерөөсөө нэг 3 удаач билүү өнгөө хэрэглэх боломжтой. Тэгээд иймэрхүү нэг өнгөө хэрэгэлдэг хідэн сайтууд байгаа тий. Тэрэн дээр болохоор зураг оруулж ирээд PDF хэлбэртэй хадгалчихсан байгаа. Анхнаасаа JPEG хэлбэртэй эсвэл PNG хэлбэртэй юу яаж болох байсан бол хадгалж болох байсан бол мэдээж утсан дээр JPEG хэлбэртэйгээр хадгалчихна тий. За тэгээ миний утсан дээр ингээ гараад ирлээ. Emphasize page. Энэ болохоор одоо бүгдээр харцгаая. JPEG хэлбэртэйгээр шилжүүлсэн байна. Уул нь PNG гэж байсан чинь JPEG болсон байна. Гэхдээ энэ сонголтод байсан л байж тааралтай. За тэгээд гэхдээ JPEG бол бас оруулж ирж болох байх. Би одоо хараад байна. Одоо энэ хамгийн сүүлд хадгалсан юм байгаа. Import тэгээд одоо JPEG байгаа шүү дээ. Одоо болох хэрэгтэй болж байна. За одоо PDF нь олж байна уу? Import. Тий, PDF нь болохгүй хаад. Тэгээ JPEG PNG хэлбэртэй хоёулаа болох юм байна. За тэгээ 6 одоо ингээ 2 удаа оруулаад ирлээ. Энэ дээр болохоор би нэг юу яасан байхгүй юу? Нөгөө Python анх зааж байхдаа энэ дээр би нөгөө run гэдгийг үзүүлэх гээд тэгээд ингээ тооцох гээд энэ дээр нэг юм одоо сум заагаад тэгээ ингээд ингэжсэн. Тэгээд тэрний нөгөө нэг юу нэ? Тэрнийх нь миний зураг байж байгаа.
оруулж ирэхийг үзлээ. Тэгээд ер нь ардлынхан За тэгээд одоо зураг оруулж ирэхийг үзлээ. Тэгээд ер нь артлынх нь өнгийг нь тий одоо зөвхөн зураг үлдэхэд яаж байх нь гэж үзлээ. Тэгээд ерөнхийдөө болол би бас юу яана видеог ажиллаж байгаа хоорондоо өнгөөр зурж үзээд утсан дээр яагаад тэгэхээр би одоо видео авч байгаадаа утсан дээр авч байгаа болохоор би шууд болохгүй байна. Тэгээд өнгөөр нэг ингэ зурж үзээд тэгээд зураг хэлбэртэйгээр шилжүүлж гаргаж болж гэнэ үү? Тэгээд тэгхийн бол би комментээр биччихээ зураг хэлбэртэйгээр хадгалж болох л хэвээр л та. Тэгээд хадгалчаад тэгээд татаж гаргаж ирээд тэгээд би танарт харуулъя заяа. Өнгөтэй болох мэдээж болно шүү дээ. Гэтэ юмыг яаж мэдэх вэ те буруу юм хэлсэн ч юм болоо шалгаад үзье гэж бодож байна видео хийснийхэн дараа. За тэгээд ингээд зураг оруулчихлаа бүгдээрээ хурдыг нь өөрчилчлээ. Энэ бол айгүй чухал нэлээд чухал юм байгаа. Зарим тохиолдолд үнэхээр хурдыг нь яг энэ үед нь жоохон хурцгачмаар байдаг. Тэгээд энэ нь болохоор жоохон ярвигтай юм нь болохоор дуутайгаа нийлүүлж хурцгах хэрэгтэй байдаг учраас хэрвээ хүн зааж өгөөгүй бол ингээ мэдэх боломжгүй те. Боломжгүй жоохон ядаргаатай. Нэлээд хаах хэрэг гарах бах. За тэгээ одоо болохоор би та нар аудио талаар хэлье. Нэлээдэн одоо аудио одоо ерөнхийдөө зураг видеонууд бас татаж авч болдог. Тим хэдэн сайтууд байгаа. Тэгтээ копирайтын райта бол маш сайн харах хэрэгтэй. Заримуд нь болохоор бүр ерөөсөө копирайт байхгүй хэрглэж болдог. Одоо жишээлбэл background music байгаа. Ер нь зургнууч байгаа. Ерөнхийдөө дуун дээр ярьж байгаа шүү. За зураг видеон дээр яг ялгаагүй. Тим айнууд дуунууд байгаа. Зарим нь болохоор зүгээр копирайттай. Тэгтээ хэрвээ YouTube дээр хэзээ нэгэн цагт мөнгө олж эхэллээ. Одоо сурталчилгааны мөнгө орж ирдэг болж эхэллээ гэж бодоход тэнд нь бас копирайт мөртлөө ерөнхийдөө байдаг. Тэгсээр мөнгө олж болдог копирайт гэж байдаг. Ер нь тэгээд олон төрлийн копирайтууд байгаа. Тийм учраас тэрийг нь дандаа хэрэглэхдээ шалгах хэрэгтэй. Яг тэгэхээр YouTube-ыг бид нар хуурч чадахгүй. YouTube бол яг л шалгах тэр аль бисний юмнуудаа бүгдийг нь хийх боломжтой. Яг тэгэхээр YouTube болохоор Google хамаардаг учраас маш ардталт нь маш том технологи байж байгаа. Тэгээ одоо үед бол бүр амар сайжраад байна гэсэн. Одоо жишээлбэл би ямар нэгэн контент одоо ингээ ярьж байхтай миний контентуудыг бол бүгдийг нь энэ хүн юу ярьж байна, хэр хэрэгтэй юм ярьж байна гэдгийг одоо бүгдийн анализ хийх чадвартай болчихсон. Тэгээд илүү их одоо алгоритм нь илүү их нарийнж байна гэсэн үг. За энэ юу н дэмий юм ярьж байна уу? Энэ хүнд хэрэгтэй юм ярьж байна уу? Хүнд хэрэгтэй байх тусмаа цааш нь түгээх нь илүү байдаг болчихсон байгаа. Ялангуяа сүүлийн эдийн сард юм шиг байгаа. Тэр нь бүр их сайжраад нарийнсаад байгаа. Тийм байгаа. За тэгэхээр ерөнхийдөө YouTube тэгээ мэдээж иймэрхүү хэрэгслүүд бол аль болох тий тарах боломжтой. Шинээр эхэлжсэн чамаагүй тарах боломжтой одоо контентуудыг бол ерөнхийдөө арай жоохон илүү пуш их боломж өндөртэй гэсэн үг. Гэхдээ мэдээж YouTube иймэрхүү контент хийж эхэлж байгаа бол нэлээд өөртөө сайн нэлээд хэсэгтэй идэвхтэй очиж одоо community нь өснө. За тийм байна. За тэгээд юу нь болохоор одоо би түрүү энэ вебсайт юун дээр харуулж байсан тийм Pixabay гэж байгаа. Миний ерөнхийдөө хэрэглэдэг нь болохоор ерөнхий background music авчирдаг нь болохоор Pixabay байгаа. Тэгээ эндээс би ерөнхийдөө одоо тиймэрхүү одоо жишээлбэл Calm background music гэдэг юм уу тий. Одоо би хичээл хийжээлээ гэж бодоод арталт нь сайд болоод байж болохгүй тий. Тэгээ хэрвээ ярьж байгаа одоо ийм подкаст хэлбэртэй байх юм бол аль болох үг байхгүй тийм аяа оруулж ирэх хэрэгтэй. Темптэй байж болно, jazz маягийн байж болно,
Зүгээр л ямар ч байсан эсвэл сонгодог төрлийн хөгжмнүүд байж болно. Зүгээр л арталтаа үгтэй байх юм бол ингээд distract саад болно. Тэм учраас үгтэй бишиг нь ерөнхийдөө сонгоно гэсэн үг. Background music. Би нөгөө зурган дээр наазсан байна те. Би зурган дээр нь дарж байгаа explore гэж байна. За ерөнхийдөө надад music хэрэгтэй байгаа. Music дээр нь тангуудаа calm background music гэж хаана. Тэгэл одоо эндээсээ нэгт calm биш юм байна. Гэхдээ ерөнхийдөө ингээд сонгоод авна. Тэгээд нэг юм нь болох одоо энэ дээр дараад download хийгээд авна тий. Гэхдээ юу яадаг вэ? Бас copyright-ыг нь заавал давхар хардаг. Тэгэнгүүт одоо би нэг дууг нь сонгоё. Аль нэг дууг нь одоо юу ч үгүй. Энийг нь сонгоч тий. Энэ дажгүй юм байна. Тэгээд ийшиг нь орно. Одоо энэ хөгжмөлөг орно. Тий, хөгжмөлөг орно. Тэгээд content license гэж жишээлбэл Pixabay дээр болохоор энэ дээр нь байдаг. Тэнгүүт надаа content license-ыг нь өгчнө. Тэгэнгүүт би юу яах гэхлээр би ChatGPT ашигладаг. Одоо энэ дээр нь одоо screenshot хийгээд бүгдийг нь ингэж screenshot хийж аваад тэгээд ChatGPT-ээр асуугаад за энэ copyright-ийн license нь байна. Тэгээд энүүгээр би YouTube-д хэзээ нэгэн цагт monetize хийж болох уу, мөнгө олж болох уу гэж асууна. Тэр нь болохоор юу гэж асуудаг гэхлээр мэдээж бид нар монголоор асууж болно. Гэхдээ тэрийг нь англиар болохоор monetize гэдэг байгаа. Monetize гэж байна. Тэгэж monetize хийх боломжтой юу гэж асууна. Ерөнхийдөө энэ дээр бичсэн байгаа л та. Гэхдээ заримдаа нөгөө нэг альбасны хэллэн дээр юмыг нь гүйцэд ойлгодоггүй. Тийм болохоор ChatGPT-гээс шууд асуучихсан дээр тэгэнгүүт энэ музикийг одоо хэрвээ сонгосон бол чиний YouTube дээр одоо одоо ямар нэгэн видеого аплод хийхэд нэг одоо багна нь болохоор copyright гэж заавал гарч ирнэ. Тэгээ зарим нь болохоор бүр copyright юу ч байхгүй хэрэгжилж болдог тийм музик бол байгаа. Тэгтээ мэдээж сонголт нь хамаагүй байгаа байж таараа. Тэгээд ингээ асууж нь monetize хийж болох уу? Ерөнхийдөө monetize хийж болох бол хэрэгжилж болно гэсэн үг. Тэгтээ ерөнхийдөө энэ copyright дээр юу гэж байдаг гэхлээр юу гэдэг гэсэн үг. Одоо жишээлбэл аваад энэ миний бүтээл юм аа гэдэг цааш нь зарах те тэрийг хоригддаг ийм жишээ байж болно. Тиймэрхүү юм дээр тий. Одоо энэ бол миний бүтээгдэхүүн юм аа гэдэг. Эсвэл нэг хэсгийг нь хайчилж ангуудаа өөрийнх нь бүтээл рүү хийнгүүтээ за энэ бол миний бүтээл юм аа гэд ингэж харуулах ч юм уу тий. Тиймэрхүү юмыг хоригдж байгаатай холбоотой одоо дүрмүүд байна гэсэн үг. За тэгэхээр ингээд сонгож олно. Тэгээд өөр сонголтууд энд байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд download хийчин тий. Download хийгээд гаргаад ирчин. Тэгээд зарим нь болохоор ерөөсөө ямар ч copyright байхгүй. Энд болохоор copyright байгаа. Бүр copyright байхгүй хөгжим бол байдаг. Зарим нь болохоор бүр нэлээд хатуу monetize хийж болохгүй видео байгаа. Тэрийг нь болохоор яг тэр төрөний нөгөө. Гэхдээ ихэнх нь Pixabay болохоор ихэнх нь юм уу ихэнх нь л ах гэж бодож байна. Ерөнхийдөө хэрэгжилж болдог. Тэгээ monetize хийж болдог. Тий. За тэгэхээр тийм байт юм аа. Зарим нь болохоор миний одоо нэг хэрэгэлдэг music дээр болохоор ерөөсөө copyright гарч ирдэггүй. Тийм болохоор надад айгу амар. Тэгээ тийм болохоор би тэрийг яг байнгын хэрэгжилж таарад байгаа. Тэгээд энүүгээр мэдээж ингээд хөгжим хайх юм бол нэг удаа хайхад бол айгу их цаг зарцуулдаг. Тэгээ юмаа жоохон автоматжуулах хэрэгтэй учраас нэг юм зүгээр тохирж явах юм бол хэрэглээд байвал зүгээр дандаа өөрчлөлт авахгүйгээр. За тэгээ юм байгаа. Тэгээ өөр нэг Epidemic Sound гэдэг вебсайт байгаа. За тэгээ эндээс бас юунууд хайж болно. Гэхдээ би Epidemic Sound дээр бол амар их одоогийн байдлаар нэг их агаагүй байгаа.
жоохон цагаа хэмнэх үүднээс ягаад ийм нэг контент бүтээхэд бол маш их нерв хэрэгтэй учраас цагаа хэмнэх үүднээс 1-2 удаа хайгаал одоохондоо background music хийчихсэн байна. Тэгээ мэдээж background music бүр байхгүй байж болно тий. За тэгээ буцаад видеогоор ороо. Тэгээ түрүүнийх дээр болохоор бас видео image enter тиймэрхүү юм авч болдог байх шүү. За түрүүний Epidemic Sound бол ерөнхийдөө дууных бах Pixabay-тэй жишээлбэл. Тэгээ бусад одоо өөр сайт ингээд хааж олон enter гэх юм бол мэдээж ChatGPT-гээс асууж болно. Тэгээд copyright нь яаж ажилладаг вэ enter гэсэн тийм нотаа асуучихна. За тэгээд би та нарт нэг чухал юм хэлж өгье бас тийм. Одоо зөвхөн юу биш. Одоо бас нэг видеотой холбоотой мэдээж би одоо энд хэдий DaVinci Resolve-ийн хичээл орж байгаа ч гэсэн одоо энэ чинь нэг бүхэл бүтэн контент тэр чигээр нь хийж байгаа болохоор бидэрт бүгдээрээ thumbnail тэгээ дээрэс нь юу хэрэгтэй одоо бидний сонголтоос хамаараа тий төгсгөлийн хэсгийн им баннер гэдэг лөө тийм хэрэгтэй тий эсвэл зарим нэг видео энэ тэндээс оруулж ирмээр байдаг. Тэр үед яах вэ гэхэлэр Canva хэрэглэж болно. Canva бол маш хүчин чадал ихтэй ийм хэрэгсэл байгаа. Тэгээд Canva дээр бол үнэхээр бүх юм байгаа. Одоо видео тий одоо холбоотой туслах холбоотойгоор ер нь бүх юм байгаа. Тэгээд зарим гоё амар гоё юм презентацийнууд хүртэл байт юм байлаа. Зураг тэгээ зарим нэг дуунууд байгаа. Дууг болохоор бас YouTube-ийн дуунаас бас өөрөөс нь сонгох боломжтой. Тэгтээ сөрөг тал нь болохоор одоо би видео эдитинг хийх явцдаа оруулж байгаа биш. Дараа нь видео нэг YouTube дээр апплод хийснийхэн дараа оруулах болохоор жоохон тохиромжгүй юм шиг. Одоогийн байдлаар би болохоор хэрэглээгүй байгаа. YouTube дээр бас дуунууд байгаа шүү. Заяа copyright нь окей хэрэгжилж болох боломжтой, monetize хийх боломжтой тийм дуунууд байгаа. За тэгэхээр Canva бол юм байдаг. Canva бол үнэгүй хэрэглэх боломжтой юм гэж байгаа. Бас үнэтэй хэрэглэх. Ихэнх нь бол үнэтэй хэрэглэнэ. Тэгээд жишээлбэл home гэх юм бол за энэ дээр ерөнхийдөө сүүлийн үед миний хайсан юмнууд гарч ирж байна. Тэгээд одоо ямар нэгэн projector оронгуудаа одоо жишээлбэл энэ subscribe button л оронгуудаа энэ юм л оронгуудаа энэ дээр нь elements гэж байдаг. Тэгээд энэ elements дээр нь болохоор янз бүрийн юмнууд хайж болдог те. Эсвэл одоо Mac computer дээр би одоо холбоотой ямар нэг юм харуулах гэж бодё. Тэнгүүд одоо Mac-тай холбоотой зарим нэг юм одоо видеонууд тий богино хэмжээний видеонууд ингээд надад гаргаад ирдэг. Яа. Одоо Mac-тай холбоотой тий янз бүрийн видеонууд байж болно. Тэгэл ер нь юу л байна тэрийг нэн дээр ингээ хаагаад янз бүрийн картун ч юм уу те картун Mac компьютер биш зүгээр ямар нэгэн картунууд эсвэл олж эвлүүлж тавиад тэгээ сэдвээ мэдээж энэ дээр бичиж болно. Тэгээ оруулж ирээд тэгээд ингээд энэ дээр богино хэмжээний видео ч юм уу эсвэл зураг хэлбэртэйгээр гаргаад ирдэг. Тэрийг болохоор энэ share гэд download хийчин. Тэгээд ерөнхийдөө бол энэ титэмтэй энэ юмнууд нь болохоор бүгдээрээ төлбөр хэрвээ Canva дээр төлбөрөө төлсөн бол энийг нь хэрэгжилж болдог. Тэгээд одоо хэрэгжилж зүгээр болох боломжтой иймэрхүү юмнууд байгаа. Одоо жишээлбэл энэ нэг юм нь болохоор зүгээр төлбөр төлөх шаардлага байхгүй. Ийм юм байна. Тэгээд өөр одоо ямар нэг юм graphics энэ дээр им юу таагүй, титэм тавиагүй хэрэг одоо жишээлбэл энийг би хэрэгжилж болох юм байна. Хэрвээ төлбөрөө төлөөгүй байгаа бол сарынхан төлбөрийг төлсөн бол энэ титэмтэй энэ бүх юмнуудыг нь хэрэгжилж болно. Энэ болохоор үнэгүй юм байна те энэ хөрхэн тулаа. Тэгээ энэ зүг нь болохоор төлбөртэй болол хэрэгжилж болох юм байна гэх мэтлээ. Тэгээ ерөнхийдөө үнэгүй хэрэглэх боломж бол байгаа. Тэгтээ зүгээр хастангуй цөөхөн л гэсэн үг.
Тэгээ хэрвээ төлбөрийг нь төлчих юм бол Canva дээр бол маш их юм хийх боломжтой. Тэгээд тийм гадаадад амьдарч байгаа юм бол нэг 20-30 франк болвол хийх боломжтой байж магадгүй тийм. Монголд бол жоохон хэцүү байх. 20 франк ч одоо бараг 20 одоо швейцар франк бол бараг 100,000 төгрөг орчим байгаа. Тэгэхээр сард бол арай л үнэтэй. Харин гадаадад амьдарч байгаа юм бол ер нь ерөнхийдөө өндөр хөгжилтэй амьдарч байгаа юм бол тэгээд контент хийж байгаа юм бол энийг бол маш хэрэгтэй учраас мөнгийг нь төлөөд тэгээ хэрэгжилж болно. Тэгээ би одоохонд бол төлж байгаа. Заримдаа нэг юм видеоны нэг юм төрслөөлөд харуулчмаар санагддаг байхгүй. Тэнгүүт интернетээс хайгаад янз бүрийн зураг юм видеонод авах гэхээр бүгдээрээ копирайтын асуудалтай байдаг учраас Canva руу ороод тэгээ тэр юм хайчдаг гэсэн үг. За юм байгаа. За тэгэнгүүтээ одоо видео руу баяргаад оръё. За одоо болохоор сүүлийнх нь юм нь болохоор би юу яа. Нөгөө background music татаж оруулж ирээ заа. Опа. Бороо юм дээр тарчлаа. За медиа гэж оруулж ирээд тэгээ би нөгөө хаана байж байгаа мэдж байгаа миний хэрэгэлдэг видео. Энэ дээр би миний ямар ч copyright байхгүй download хийсэн music байна. Тэгээд энэ music би оруулж ирээд тэгээд дууныхын доотлолт нь тавина шүү дээ, background music учраас дээр нь байгаа юмнууд нь болохоор доотлоод харна. Гол юм гэсэн үг тийм. Тэгэнгүүт би видеон дээр хамгийн түрүүнд хийх юм нь болохоор дуугийн соллох байгаа. Яг гэвэл энэ background music учраас маш бага байх хэвээр. Тэгээ энийг ерөнхийдөө би дандаа сунгаад ингээд томруулцдаг байгаа. Тэгжээж нөгөө хэрэг чанга суулыг ингээд хардаг учраас. За энэ явдаггүй шүү. Тийм жоохон ингээд том ядахта дээдхтэйгээ ойролцоо том болгоод харуулцдаг. Тэгэнгүүт аль нь илүү чанга байна гэдээ харчихна. Тэгэнгүүт би волюм дээр очиод суулна. Ерөнхийдөө дуу миний ярьж байгаа дуу тэгээ background music хоёр миний үдчихсэн хичээл дээр болохоор 20 зөрүүтэй гэж байсан. 20 зөрүүтэй үдсэн чинь амар их саад болохоор байсан. Одоо артл нь явж байгаа хөгжим нь. Тэгээд минийхаар бол нэг 30-аас 40 хооронд бол болж байсан. Ямар хөгжим гэдгээс хамаарат. 30-аас 40 хооронд зөрүүтэй гэсэн үг. Одоо дээдлэх музик нь болохоор би 3 орчим дээр байгаа тий. Тэгэхээр доотлох музик нь болохоор би одоо агцах 31 дээр тавьчихлаа. Суллаад тэгэнгүүт одоо хэрэг саад болж байна бүгдээрээ сонсъё. Тэр ямар нэгэн кодны блок гэдэг одоо нэг юм код бичсэн хэсэг байна гэсэн үг. Тэгээд хэрвээ тэр кодны хэсэг нь За та нарт бол сонсогдохгүй байгаах. Надад бол ерөнхийдөө болж гин гэхдээ арай чууч сул байгаа юм шиг санагч байна. Тэнгүүт нэг 2-3-аар л 4-аар л нэмчүүл болох байх. одоо ерөөдөө програмын явцад одоо их хэмжээний код хийжээлээ гэж бодоход тэрэнд маш хэдүү За нэг иймэрхүү байхад болно. Ялангуяа юм сайн тайлбарлаад хүмүүс нь анхаарч байх үед ерөөсөө саад болж болохгүй. Гэхдээ баг зэргийн background music байвал гоё юм шиг санагдсан надаа. Тийм учраас ингээд жоохон оруулж ирээ. Тэгээд одоо ингээд дуу суларсан үед болохоор бүгдээрээ түрүүнийхээ хийсэн юм хийн. Одоо энэ яг суларч байх үед нь очоод энэ нэг л айгүй юу байлаа. Хэцүү байлаа. За тэгээд ерөнхийдөө жоохон онцгүй газар нь л таарцглаа хөгжмөнийхөө. Тэгтээ яах вэ? Бүгдээрээ одоо тавиад үзье. Одоо хурцсан хэсэг нь байгаа шүү дээ, тийм. За тэгээ яг суларж байгаа хэсэгт нь болохоор миний хөгжмөн нөгөө намдуулсан хөгжмөн таарчлаа. Тэгээ та нар энийг өөрсдөө тааруулна. За тэгээд дуун буцаж хангараа тэгээ хөгжмөн ирэхэд намсаж байгаа. За нэг юм байгаа. Тэгээд за тэгээд энийг болохоор би юу яадаг? Нэг юм өмнө мартчихсан байна. Одоо хөгжмөн оруулж ирээ тэгээ сулсан шүү дээ, тий. Тэгэд өнгөтэй иймэрхүү тохиргоо хийхээ өмнө копи хийгээд
Тэгээд нөгөө гүйлгэгч одоо тоглоулагч яг энэ зах дээр нь яг авчираад тавьчихна. Өөрөө ерөнхийдөө автоматар тавьчихсан юм да. Яг энд нь авчрах гад тавьчих гад ерөнхийдөө өөрөө яг автоматар зах дээр нь олчдаг. Тэгэнгүүт нь copy paste нь тэгээ миний видео богинохон байгаа болохоор ерөнхийдөө энэ юу ачлаа. Одоо энэ дээр нь хурж ирээд би одоо юу агаагүй болохоор одоо түрүү нөгөө энийг устгаагүй болохоор түрүү энийг өмнө нь хийгээгүй болохоор одоо энийг ингэж өөрөө айрлахаас тэгээд өмнөхдөр нь keyframe дээр очингуудаа энэ бүх keyframe-нууд алга болгочихно. Тэгэнгүүт бүгдээрээ юм жижигхэн болчихж байгаа. Тэгээд мэдээж яг төгсгөл ингэж явхад би энийг нөгөө бас оруулаад ирчихсэн байгаа. Тэгээ энэ нь болохоор би Canva дээр хийсэн. Энэ одоо төгсгөлийн thank you subscribe тэгээд өөр видеонуудыг гээд ингээд тааруулах юмнууд нь болохоор би Canva дээр одоо ямар нэгэн темплет аваад тэгээ өөртөө ингээд зураг мөргөө оруулаад тааруулсан байгаа. Тэгээд энэ дээр болохоор одоо төгсгөлийн хэсэгт ингээд дуун чангараад ирдэ шүү дээ тий. Дуун ингээд байхгүй болоод ингээд дуун ингээд байхгүй болоод тэгээ энэ дээр нь болохоор юу яа чангардаг. Ястэй ядаргатай юм аа. Яа. Тэгээ надад 2 цаг хэрэгтэй. Яа энийг нь олох гэж уул нь гайгүй байдаг аахгүй юу? Уул нь айгүй амархан болчихтой. Энэ нэг компьютер нь би нөгөө DaVinci Resolve асаагаад орчихсон байсан болохоор юу нь бүр гацсан байж магадгүй. Application жоохон гацсаад ингэж байгаа. Уулын дугаараад. За ингэж хангалчнаа. Тэгэнгүүтээ төгсгөл дээр мэдээж ирээд дууга cut хийх хэрэгтэй тий. Хурж ирээд cut хийчихнэ. Тэгээд энийг selected delete. За тэгээ ripple байсан ч хамаахгүй. Ингээд дуусчихна тий. Тэгэнгүүт хөгжмөн чангараад өөрчн за ерөнхийдөө ингээл зураг оруулж ирлээ. Тэгээд background music орж ирлээ. Ямар одоо page-наас татаж гаргаж ирэх үү гэдгээ оллоо. Тэгээд дууга хурцгаж үзлээ. Ерөнхийдөө бол бүгдээрээ болцсон гэж бодож байна. Нөгөө ямар камертайгаар оруулж ирснээс хамаарат заримдаа одоо энэ утсан дээр болохоор зүгээр байгаа өнгө нь ерөнхийдөө окей байгаа. Тэгээд нэг юм өнгөний цасалт байдаг. Гэхдээ тэрийг нь болохоор дараа нь нэг нийлсэн одоо тий одоо олд мэдсэн өөр юмнууд байх юм бол DaVinci Resolve-тай холбоотой. Тэгээ энийг хөнийх очрыг олчих юм бол та бүгд хэлье гэж бодож байна. View color auto color. За тэгээ одоо яаж export хийх вэ? Видеого гаргах вэ? Энэ Pogen дээр дарна. Тэгээ Pogen дээр дарчингууд одоо энэ чи хэдэн минутын үргэлжилж байна. Нийтдээ 3 минут 40 секунд л юм байна. Тэгэхээр ерөнхийдөө окей. Нөгөө би одоо нөгөө энэ экспорт хийх нь нэлээд хэдэн минут үргэлжилдэг байхгүй юу? Тийм болохоор хэрвээ урт видео авах юм бол айгүй урт одоо би та нарт гүйцэд юм харуулж чадахгүй гэсэн үг. Тэгэнгүүт одоо ингэдэг байгаа. За одоо ерөнхийдөө энэ экспорт гэдэг юм дээр дарчингууд ерөнхийдөө ямар платформ дээр тавих гэж байгаас хамаарат энэ дээр сонголтууд байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ нөгөө тааруулгадаг энэ ерөнхий бүгдийг нь хийчихсэн гэсэн үг. Тэгээд одоо хэрвээ YouTube-ийн бичлэг болвол тэгээ TikTok-ийн бичлэг гэж байна тий. Гэх мэтлэн платформуд байгаа. Тэгээ YouTube-ийн бичлэг бол мэдээж YouTube гэж сонгоод тэгээд мэдээж нэр өгөнтэй одоо хаана гарах гэж байгаа. Энд нь локейшн энтер өгөхгүй бол хаана видеогоо ерөнхийдөө импортлж гаргаж ирсэн газар хадгалчихна. Тэгээд мэдээж нэр өгнө. Одоо энэ нь болохоор DaVinci Resolve дугаар 5 гэсэн нэртэй экспорт хий. Тэгээд нэг анхаарах юм нь болохоор хэрвээ чи 4K одоо хэлбэртэйгээр видеого гаргая гэж бодож байгаа бол тэгээ миний зөвлөх юм нь болохоор аль болох 4K байвал зүгээр.
Яг тэгэхээр одоо үед бол ерөнхийдөх видеонууд 4K болж байгаа. Тийм учраас HD энтер байх юм бол одоо энэ жишээлбэл HD байна. Нөгөө 4K гэдэг нь болохоор энэ Ultra HD 3840 гэдэг нь 4K байгаа. Энэ харьцаа нь 2160. Энэ харьцаа нь болохоор YouTube-ийн энэ харьцаа одоо юу гэдэг лээ харьцаа байхгүй. Тэгээд энэ Ultra HD гэж байгаа. Энэ нь болохоор яг нэгтаршил сайтай тийм нэгтаршил гэх гэдэг. Нэгтаршил сайтай энэ 4K байгаа. Тэгээ би болохоор 4K дээр тардаг. Тэгээд мэдээж компьютерийн нөгөө багтаамжнаас хамаарат магадгүй 4K-гаар хэвлэж чадахгүй байж болно. Тэгэх юм бол мэдээж HD байх юм бол анхны хэсэгтээ бол окей. Би одоо дандаа экспорт хийхдээ энэ дээр нь сонгоод 4K сонгодог байгаа. Тийм тэгээд бусдыг нь болохоор одоо янз бүрийн YouTube-ийн тохируулгууд байгаа. Тэр тохируулгуудыг нь болохоор энэ доогор нь тэр тохируулгуудыг нь болохоор YouTube-д орсон апплод хийж явах явцдаа тохируулсан дээр байдаг учраас тэр бусад тохируулгыг нь хийсний хэрэггүй. Бүгдийг нь тохируулчихсан байгаа. Тэгэхээр add to render queue гэж байгаа. Тэр нь болохоор энэ render queue одоо чагсаалт дээр орж ирнэ гэсэн үг. Би энэ дээр дарчих юм болол. Тэгээд мэдээж хаана хадгалах уу гэд энэ дээр нь дарчгаар одоо file destination би болохоор movie дээр хадгалчихсан байгаа. Тэгээд DaVinci Resolve 5 гэсэн нэртэй. Тэгээд save чинь тэгэнгүүт энэ дээр нөгөө нэг гаргах ёстой видеонууд нь бүгдээрээ чагсаалт нь гараад ирнэ. Тэгэнгүүт нь render энэ нөгөө нэг төрөнийх нь нэр нь нөгөө анх DaVinci Resolve гэж өгсөн нэр нь чинь тэгээд render queue гэдэг чинь. Тэгээд мэдээж 4K авах юм бол энэ render нь арай жоохон удаан явагдана. Гэхдээ мэдээж бас компьютерийн хүчин чадлаас хамаарна. Тэгээ энэ нь болохоор одоо ерөнхийдөө 4 шахуу минутын богинохон видео болохоор нэх удахгүйгээр дуусчихна. Ерөнхийдөө цаг магийн видео бол нэг 40 минут, 50 минут гэж тооцоолох хэрэгтэй. За тэгээ бүгдээрээ ерөнхийдөө суур айгуу дайггүй видео хийх чадвартай боллоо. Тэгээ би та нарыг нэлээд хүлээлгэлээ. Тэгээд одоо гоё видеого хийгээд апплод хийгээд хараа. За тэгээд дараагийн хичээл дээр уулзлаа. Тэр баярлалаа.